Яна ведэлг юм. За дахиад эхлэе. За. Чи одоо ярилцсан болох нь юм хүмүүс хэлээч одоо. Одоо хоёулаа хурдан явахгүй юм. Энэ манай хоёр ихэн төрсөд ирж. Оо зэ. Одоо торт мортон одоо класс дээр өшнө аялж ятг. Аага. Тэглэж идээд эргэж ярих гэж. Нүд энэ ядах яаж урж ирдэм яа гэдэг. Тэр хүн жил очиад аялал нүтэйчт марч. Тэр чигтэн бол алгуулаагүй байхгүй. Яг ярих гэхээр л нэг сонирхол. За. Танай хүндний гэртээ баглаа аялал Аялал нь бүтэн калж яхах болох нэ. Энд калшгээд маялаж алдгалцдаас нэг калж өгчгүй. Ахлагын юм чинь. За, сайн байна. Сайн өвлжинд. Сайн байна. Сайн өвлжинд. Сайн. За, аль сумын баг баргадын хүмүүнтэй. Сайн би тест сумын. Эстгэрааги. Оточин амтыг гэдэг юм байна. За, хот гэж орж ирвэ. Хот орж ирэх нь 3 жил болж байна. За. Олон жил аянаар мал хэлсэн. Тий, 22 жил. Нутгуураас үлдэх зэ яваад. Нутгуу 8 сарын 15 дээр яв. За. Ой нурталт. Тэгчгээд 10 сарын сүүлээр 11 сарын 1-ээр баг. Ойгоноос чихэд хадлын өвсөнгийгээд бас энд очсон хүмүүстэй наар цаар 100 алга моголог гэж яваад. 2 сар шахан 3 сар бол ирлээ. Нутг сайхан байна. Одоо энэ үйл цас бахта дул ахных гоё байна гэж л. Яаж очиад алгадах вэ? Хайд. Очиад бааш тэр хүмүүсүүдэн ажилтны судлаар их гэтэл бол ажлын хуваарим хийх хүмүүс ухлаа байх сайхан байна гэдэг нарны хуваад нэлээхэд гэр барьж хэд хонцовт. Энд одоо скүүтерч байгаа. Одоо харин цас бахта дулаа байна гэдээс сүйдэн рүүнөд күйт байна гинэ. Там 50 гарч яхам шүү күйт. Тэгж байгаа л. Одоо жинхэнэ күйтердэг цаг биш шээ. Күүтрэлгөөнийг цаагаад байсан. Тий, күйтерхгүй байна гэдээс нь одоо арай күйтерч яана л гэлдэнэ. За. Энэ та ян бийд. Би нам хуваарим хийж байна. За. Би ажил хийж цаг баригч аччихв. Нам одоо молдор хадас цаг маяг хадас сурч энэ дэр яа гэсэн чинь цаг магтаа ажил хийж чадчих юм байна. Хуваарин тэгээд. Ян бийд. Би нэг үйдлийн юм хийж байна. За. Наран тулдар нэг лангу авсан тэрэн дээр нь Монгол дайлмаж тавиад. За. Тэгээд аач. Көдөө гэдэг хот газар чинь би үлэн бай Монгол дайлмжсан гэж. Тийм шүү. Захаалга гэж нэр. Би дам дийлэх шаждана хоёр хүм авсан ажиллаж яана бас. За. Тэгээд өдрөн захтараараа зогсчихдаг. Ойроо нэрээ дас шалтан гих шээ нэгэ хоёр авсан хүмээр нь ойдлан хийлгэж байна. Өөрөөр нэг хэдэн дайлнаад орон тулдаа зогсчих. Залуучууд хүртэл дээл өмсдөх байж шиг. Тэгж яана арай. Залуу хүүхэд бодон гэлгээ хотынхан чинь. Юмстэй бай. За тэгээд дээлэн яаж ойж амж. Дээлэн ойж амжих шээ. Зах гараад сойрдог. Сойроод их юм хийх ш. Өрөн босчоо явж иднэ гэд яарал их тус чинээгээр босдог. Тэгээд нэг 6 улаа гэж босчихад 2 цагны ганцны дээл имтсэн болоо тэгээд зах гардаг. Наа царай өгдөнө гэж өдрийн ажиллуулна юм чинь. Би уулын захтыг ойрхон байна л. Тэгсэн мөртлөөс тэр орон төгжрээд өрөөчтэй нэ бас иргэрт иртэл. Сумд байхдаа таныг инээ мэдэж би. Мал техниктэй. Шүү. Мална гэдэг чинь бас амар ажил биш шүү. Маллахаас амар ажил бишээ. Түүгээрээ. Маллах. Бас одоо бодоход их сайхан санаж. Нам дуртай үйдэн малдан ажилтны хөлөө юусмэс нэгчнээ үйлийн хүйтэнд хашис авдан байдаг ч гараад хоёроо ажил хийж гитдэг. Гарч ураа явах хичээлээ завтаа бас нэг үеэр бодлоо. Дөрөв мөнхийн дандаа хүйтэн ээл зунга малан дагдаг бас үчих хэцүү. Күн билэг уусыг хэцүү амар биш маллах. Дөрөвн гараа явсаар нь сөөжнэ. Өвлийн үед чинь 5 цаг хэлээ сөөлждөг шүү 10 холждөг. Тэгээд гэрт үлдсэн гүн их туглын баас ясгээл гэрийн ажлын хийгээл тэгээд бас сөөл хуйлд маргал 5 цаг хэлээ хамт орж ийна л. Тийм байсан. Бүр одоо көгшин аваа яжтайгаан байх үед олжим
нийлэх хөвгтүүдэн оруулаад көгшин аваад жүжин хажуудаас гараад битдэг байсан. Одоо тэгээд настай хүмүүс бас цөөрч байна манай хажуу аваар. Көгшин хүмүүслийг яг дээр үе хэллэгээр хэлж байна лөө тий. Тэгж байна. Тий. Бид нар ч бас мартагнаад байх биш. Бид нар мартагнаж байна. Бидний аав ээж көгшин аав ээж мэж жинхэнэ тэр аялга байна. Тий тэр хүмүүст. Яг сэнэр мэдэгдэж шээ. Тий. Бид нар бас мартагч байна гэх холхолдог байна гэж бодсон ч үгүй юм байна. Энэ зах махтар утгалах хүмүүс казах мазах гэх намайг кэлмэдлийн ойлгодог юм байгаа бас. Тэгэхээр бас тэр хүмүүнэ төрлөх хэлэгдэг юмнэрийн хаа явсан ч тийм аялал мартагддаг юм байна. Яг заавал тэр үндэсэн хэллэг байд юм байна. Залуу малчтаас их цөөгөрч ийнэ л гэж хагаад шүү дээ. Залуу малчт одоо ер нь л хөвгтүүд болго хүм болгонод хөвгтөн оюут болгож нэг явуулаад ер нь цөөхөрч яана залуу малчт цөөхөрч яана одоо утгаар ингээд нутгуутлаа багдож ер нь кэтхан одоо бид нэр ахтал баасан хэдэн настал бидний үеинкэл багт талдан хүмүүс ер нь малч нь өрх нэмгэж яах юмгүй. Том их том байгаа нь. Залуучуудыг үн дэмжээд уулам тийм шүү. Тэгэхээр одоо малд хүн цөөхөрч тоглоо Монгол улсаас гэцээ. Багт талдан нэр нь малдагах дургам юм хүмүүс. Залуучууд одоо ажиглаж яах нь. Одоо би 2 жил болчиход зуна ойгоор нутгиод зунод намар одоо тэр өглөө усаал харж яах нь айлуудын тоог цөөрч जैन тэнд айлуулж. Тэр өдөрт цөөхөрч яах юм ба. Дээр үед болж юм гэлээ нам тэр. Нарийн голын нам баруун зүнгээ нам хар хүрээс нам одоо арцгээд тавьсан махаптай нам хавтаа цагаан байдаг гэсэн юм айлууд. Одоо тийм харих байсан. Одоо тийм их богч айлууд. Энэ тэнэг тэдний хотноос нэг айл тэдний хотноос нэг хоёр айл гэсэн тийм айлуулж. Айлууд их цөөхөрч байна. Манай хүм чинь Тэсийн гүнтүү гэдэг айлын 2 дахь залуу. Тий. Бид чинь 2002 онд сууж ялвт. Одоо ингээд 25 он гэхэл 20 хэдэн жил болж үгүй. 22 жил болж. Тэр бидний сууж ясны үуч бас гоё ажил. Тэр хажуу хаваар нь 10 20 айлд нийлээд аялан хийчихдэг. Шээг уцаанаа хулцдаг. Нүүдэлд олуулаа ирээд нүүлэгчдэг болгодог. Бөөнөр нь тийм байсан. Одоо энэ тэнд хятадны айлуулжлаа чинь тэгж нэг нүүрнийх завгаарж өгдөг юм байна. Одоо энэ цагаан сард өгчихсэн байна. Бууд ханшнаа ажиллаж их байдаг гэсэн шүү. Цаа бууд ханшнаа ажиллаж арай биш. Энэ өрөө манай хийгээд маргааш нөгөө айлын хийгээд ингэж ажиллал. Тэгж хийдэг. Одоо бас харин ойрхон нэг хоёрныг хутан айл тэгж нэгэнд нь урж их болдоо хийлцэж. Анги тэрнийг хуулаас тэгж ингэж хийлцэж хангуул байна бас. Нам шөнжингэн хийдэг гэсэн шүү. Шөнжингэн хийдэг. Нам хоёр нэг 50 шуудагаар нэг панш хийж авчгаал. Хоёр өдөр бусдад ажилд дуусгадаг цагийнсан чандаг наа. Урдсан хүм болгонд л тугаа тавьдаг. Тэр хүн хажуутай найдвараад хоол хийгээд ичээ тэрийг нам юусан тэр юм байсан байл одоо боддоход. Нэгийг авч амдурын хийдийн ом тагаар л гараад утцаад нуурж ял нэг тугаандараас панш гаргаад гэдэг. Одоо бас яг тэр 20 жилийн уртлах юм өөрчлөгчж. Цагаан сараар орж имгэлийг олуулан хэсдэг байсан шээ. Нам мортой залуучуудыг орж ирээд зогсож байгааг өөрхөн бэлгээ намаа гээл. Тэгдэг шүү харин. Нам үйдэр шагааж байгаа зам хурлаа гараад ирдэг шүү. Бэлэг нав цай маа өмсдөг. Одоо тэгж бөөнөр нь хэсгэн үрчгч. Яг ах дүүгээр нь л яг урна гэсэн айлууд дурдах юм. Урдум охноо богийн бүх айлуудаар нэг найр нь урдгасан залуучууд чинь мөртөө аа дүүнэр дагуулчихсан бөөн усуд. Одоо болохоор нэг цөөхөн хэтхэн хүмүүсүүд урж гардаг байж мөртөө хүмүүс баг болж. Эртний хүмүүсийг ойртуулж ажилтээ. Арай. Нэгэндээ. Тий. Мэддэг. Тий одоо цагаан сар гэхлээр нь одоо хөдөө газар юм хэдэн сарын юм бэлд шүү. Үлзэн бууж эхэлчихээд цагаан сарын 80 баг эхэлдэг шүү. Хот хороо хотон цавирлаад их ихрийн бас түүж янзлах хохлоо тэр нь их чиглэлээр 80 шүргчвэ. Буйр төвөж аваад хашараага янзлал
Ирэн тэгэл өвлийн буйртуугаад бараг цагаан сарын уур амьсгал орж хамсхан дэ хөвгтүүдийн дайл хувцойна. Томд ноёнал багд ноёнал гэж бүгдэнд тэгэхэд газар төлөө өстө нэг юм. Ойдын ажил хийгээл тэ хажуугаар нь хажуу авина айлантны юм чадхлаач хийлцэж гинэ. Тийм их гоё яасан. Морал төв гарч. Морал төв гарч. Би нэг малын том охин гарцсан байсан юм. Дараагийн хүн гэсэндээс юм бол даа. Тэр хоёр дахь охин гарааг байсан. Манай бэргэн эгч битүүр цагаан сарын юм авдад морал төв явд. Кэтэн нэг сар одоо нэг 3-4 ястл байвал ирнэ 2 сарын ихэр цагаан сар болж яасан бол. Хоёул би их мөрөнд бас тийм их муу ш. Тэгээд одоо жирэмсэн болноос эвгээс юм болго. Хоёул нь нэг морин усчаал төвөр одоо цагаан сарын юм авах явд. Тэр завсрын цагаан дээр гарч байгаа хоёул нь. Халхан гэлдээгээд яг яс мэсгэж гарч явсан байдал. Тэгэл нэг дэлгэр урчаал нэг аяг цаа үүдинго хариул хоёул нь дуутлал ажил халхан гэлдээгээд тэгж өвлийн хийтэнд ямар машин моцикл илүүгээс юм. Машин моцикл байхгүй байсан биш үү? Ховор энтэндэл нэг ганц хоёр машин. Тракторын өөрөө шигүүлтэй трактор дээр сууж явжсэн биш үү? Бид нар одоо охин залуу ижсэн болго 17-8 хүрж явах чинь тракторын өөрөө дээр л төв утгах хамгийн гоё унаа тэр. Тэг kohta заамдан гүйнэ заамдан мөрөн утгахта тэр. Тэгэлтэ трактор дээр сууж ал явуулах мол гэлдэл. Манай ич тийм эс. Одоо цагт нам бүх хүүхдүүд гэрүүлийн тоогоор баг машин ундажсэн хэдэ олж ажиллах юм. Бүх айлууд бүх хүмүүс машин тойлдсон. Тэр машинтай болохлаа амрал гэхдээ тэр болж юм билээ. Күмэн болгон зам гаргаж ирнэ би. Тэг хөдөөгөр нэг зам болж яа л одоо. Тэг цагаан тоноонд тэр хөдөн зам болж юм ямар гэж юм байх вэ? Нам жиржсэн нам дүүрнэ хөдөөгөр нэг зам болж. Тэр боллоо байна. Арай. Би моциклунж мал эргүүлжсэн юм л. Сая очиод бас ремонт модуудтай хамурд. Тэр замдар очсон онклчүкки. Тэр нам 10-20 намны хөдөөгөр нэг зам. Ага замаг хөндлөг гарч чадлагүй хариу бүсэн явжд. Бошко. Одоо тэгээд хүн көгшглаас зурггүй жиддэм бол данал. Унжсэн моциклууд унж чадах нь үрчиж. Аасан гэрдэн. Их том жижиг машин зам нэг зам эдрэн каптолж манай нутгийн зам хөдөөгөр. Нам эдрэн. Хойнойн та их явдгаас боллоо. Би хойнд бас хөвжсэн. Өглөө хойгонд авч гараад кэр галт ил суугаад дарахлаа үйлдэлж. Тэгэл бас гоё гэмалдыг сайхан шүү. Тэгээд галт илээд эсгэ готлан гүйж ирэхсээ галт илчихлээ галын хасуухлаа эсгэ готлын толгооноо бондигаад одоо цасан хайлаад бандажддаг. Гүйхлээ тэрийг даахгүй чахан болоод хайрдаг байсан шоорэ. Малыг өглөөд нь их аажуу гаргаад би тэр малын аягар көөс туулгаа. Оройд нь яг малын өвчнөд ханах цадад мал өрөн гэрэмэд. Тий орой тэг орой ухтал тэгээд өөртөө тэгээд цуваад уцаадаг. Хойнд явчихсан айндан гүйцэр тоглонаа тэгэл ямар хэсгийх үү тий. Тийм шүү. Дулааны үед хойнд явахтан гоё л. Хажуу авийн усад хойно гарна нэг толгойдор хойноо баран хараал хэзэрдэл. Удаа цагийн хөтөд уцаад их тоглодог байж шээ. Энэ хойноо баран хараал хажууд нь тэгээд уцаар нь тоглоод манайхны ичтийн тоглоом уцаа тоглоом байгаагүй л. Ойжсэн юм аач хойноо хажууд юм уяал. Готлын уул мул ширээд. Би бас Монгол готл манай хадам көгшнээ ойдгүй байсан. Над оперож зааж өгöd. Би бас нэг хэдэн готлоо жүжигсэн тэгээд хүн зааж өгöd ач. Тэгээд хойнд явахлаар нь үлийг авч тэнд очиод хойноо хажууч улаан товруулж ширж яваад ирдэг. Тий. Юм л амжуулж явах юм шиг. Хажуугаар нь бас цагийг ашиглаж явах нь арай л. Тэгж улаан янзалж аваад яртаа нэрдэг. За морчсэн талаар нь хэлж юм гэлээ.
96 онд манай хэмнат хэлж ирсэн. Тэгээд бид чинь 2002 онд нэгээс дурж явах юм шиг. Тэр үйл 11 сард байсан. Бид хоёр морилж авдаг. Би 5 мөчтэй хүнээрэл би манагаас асуу 5 мөчтэй хүн лоч юуж одоо бэрүүлж явж явах юм би. Тэгээд морчаад хэд шиг хурдаар нь авчулдаг санаж би мэддэг. За. Мордол гэрэгээд довтлсон би уноосрмаар наасан байхгүй. Тэгээ мөр хөдөлж явсан, биер хөдөлж явсан хүн хар утсан гээд хажуудын хүмүүс бүхэл тэглээ. Тэр чин күйт ч маасан бас тэг чин. Тэр күйт маасан цагуулдын 11 сард күйт өвзнө мууч гэсэн байсан. Тэгээд араас нь цохоод одоосод довтлын ухлаа би моринд моолна амын татчихсан юм болдог тэгээд бүрэн дэвдээд уноосрсон. Тэгээ хажуунаа нөө хүмүүс нэрэл сууж аваад ирэл мордож аваад тэгээд оччихлээ. Бид тэр тэг сууж явах чинь манай хадам ээж байна хадам аавир тэр аавын ээж хөгшнээж байсан. Энэ настай хүмүүс чинь биднэрт их юм зааж сургаж амьдрал дэрнэ. Бид нар чинь үр дэм амьдарч яасан биш. Сургууль сураагүй тустан гарч малмалж үзэж яасан биш. Мэтгэж чадах юм их байдгүй л. Тэр бүгдийг зааж сургаад эдэг хүртэл авч явж явах юм биш. Тэр хүмүүсийн хүчээр бас. Бүтэн юм заажсэн бол. Бүтэн юм заадаг, уйдаг шиддгийн заана. Мал харын ингэж малдаг, тэгж малдаг. Тэр энэ тийм өсөөгөн энэ ийм хавиган зурчиг гэл бүгдийн дуран гарна. Зааж явах юм болох. Танахныг бас бэрэж дайнаа нэг бас азтай хүмүүс хэлээд. Хөгшнээ ястайгаа нэг олон жил болсон биш. Арай. Тэр хөгшнээ ястайгаа нэр нь 20 жил болсон. 18 жил болж. Тэр хүн байх чинь азраа тэгээд ирнэ. Хүн байхгүй хойно санд юм бод юм аа. Би өгдөө тусаад гал төлчгээд шууд гэртэн цайгаан чандгаа хөгшнээ жинэрнэгэд орж иддэг. Тэнд ороод би урхлаа заримдаа босчихсан дараанд босаагүй хайд. Ингээд ороод босааг ахлаа галын төлжөөгөө цайгаан чанаад тэндэн цайгаан ууж байгаа тэгээд нам тэнд дүрм болохоодоо гаргаа тэ явчихдаг. Их юм захдаг байсан. Их үгэлэгджилээ. Их олон жил одоо өнгөрөө 4 жил болж байна. 5 жил болж юм аа. 2 жил ном арай их бодогдчихлээ. Хажуу юм ойсон суудаг байсан маа. Баян ойжсэн биш. Наа бүрэн тэ үрдэн хүмүүс чинь их юм ажил. Тэгж ёо яа гэж ганцудаа тоо хайсан хөмөр бариулаагүй. Данхан саван арчаад мен тэрэгнэн бүх юм нэрнгэд авчирдаг. Тий. Нам суудаг биш. Нам суудаг биш нэ баян юм гэж яддаг. Тэгэл тэр хүмүүс бас их юм нэлээд их амьдрал бас сургамжтай тустай биднэрт их юм зааж зөвлөсөн их юм мэдүүлсэн. Тий одоо малын ажилч гэсэн бид нар ямар тулгаад ааж тустай амьдарч малж үзэж ясан биш бас их мэтгэхгүй чадахгүй олдож онс юм их банш. Тэгэхээр одоо энийг ингэж тэргэн тэгтэн л гээгээл бүгдийн зааж зөвлөл. Бодод ахлах юу нэмэл хотын чинь нэг завгаа гэж өглөө гараад одоо нам хамаг цаг заавн тэр автобусын дотор л өөрийн машин дотор л ажил гээр хооронд л өнгөрч яана л ажилдаа нь очих харих замдаа нь цагийг авчих жишээтэй тийм ээ. Нэг цаг нь автобусын төгжирдэг замдар. Уулын төгжрөм мэгжэн гаагуулж юм нэг цагийн хугацаанд хаваасан жаав ээж дээр хот дотроо ууччихлаа яах вэ? Тий тэгтээ нэр нь болдож юм ирнэ. Ямар ч үед настай аав ээж ах дүүдээр нь зав гаргаж ууччихсан л гэж хэлмээр байна. Ямар ч хүмүүсүүдийг одоо миний дуудлын хүүхдүүд ч бай. Одоо миний дээдлийнх нь ингээд угаасаа мэдж ярьсан уч гарчаа настай хүмүүс ч юм бас тий. Дуудлын үеийнхэндээ гэлэхт. Ер нь хаваасан ч ээж аавдаар нь ууччихсан гэж хэлээ гэж захимаар байна. Хот газар дотор моглоор нь төгжрээ үжээгээл бас тэгтээ яг хот хүмүүсүүд өндөл айлгаал яах вэ тий. Тэг цагаан зартуулаад уцах ажиллаа. Бид тэр одоо ноёдлын цагаан сараар шинэ хоёрнд явуулт тусуур. Энэ жил нэг шинэд гарч авч явдаг гэж бодож байна. Яртл явахаас гэж бодож байна. Одоо ер нь яг эцэг намдад болно. Бидний гац уддаг юм тэр биш зорж. Тэгээд манай аав ээж, манай нөхрийн аав ээж бүгд хэвдээ нутагт сумдаа майцаад болно. Энэ жил
нэгэн шинд гарнаа л гэж бодож байна. Хоёрын шинд бас хуулын замд явдаг юм гэлдэнэ гэмээс. Тэгээ нэгэн шиннэн энэ манай нэг ах байд тэнд нь очиж болгох чадвал. Цагаан сараас төгсчихсэн байна. Гэртээ бас цагаан сар хийж юмгэнгээ гэж бас хэлээдтэй. Хөөш энэ цагаан сарыг манайхан л хийдэм ямар ч хот хийдэг юмс байд юм байна. Харин гайхаж руу. Би нам эддэм биш. Тэгсэн надаар нэг минь шинкан нэг коммунит захиалгад яд уйлал. Энэ талхал усудаа ял тэд. Ичгтэр ярьж надаар. Ягч би дээрэн уйлхан болчихгүй. Оо ямар сайн ч ягч харин зав муутай байна. Тэгжим чи нам энэ материалын авч өгсөн чинь. Манай коммунит хөлний яг ашиг манайх 90 цагаан сар мар хийдэм чи энэ жил хийдэг ясан чинь ингээд манай коммунит хөлний барьтай ачигтай хийхгүй болж итлээ гэдэг. Тэг ямар ч цагаан сар хийдэг Монгол арис байд юм гэж бодож байвал манайх хэрэг хийж байгаа гэвч натэр хэв. Энэ цагаан сар гэдэг юм чинь Монгол үндэстэн том баяр шүү. Тэгэхээр цагаан сарыг ер нь болж Монгол хүм болгоно л хийж тэмдэглэж ах ихтэй нь аав ээждэр нэг жилд нэг удаа алгын дээш харуулж яхах нь хамгийн зөв гэж боддог. Тий цагаан сарыг ер нь тэмдэглэхгүй айлд бас байд юм бол даа. Тэгж мэдэгдэж байна. Тэгэхээр ер нь Монгол улсуудын цагаан сарыг тэмдэглэж явах хэрэгтэй. Жилд нэг удаа цагаан сарыг тэмдэглээд урд гарсанд нь алганы таруулаад өөртөө нас тусдаа зулгаад том охинд нь их том болжгүй. Манай том охин хаан сурлаа. Дав хэрийг бас их баярлуулж ахал даа. Арай. Манай том охин Монгол улсын их сургууль авахлаа би мобисэн 70% тэтгэлэгтэй гэж ирлээ. Конкурсаар би дагж оров ангир. Тэгсэн чинь Монгол улсын их сургууль амнуу ээж гэ тэглээ. Тэгэхээр ээждэн сургалтын хаваад мобисэн авчаар чи тэтгэлэг. Засгийн газрын 70% тэтгэлэг авсан бол ээж тэтгэлэгд нь орчих. Гээд журуулж гисэн. Арай сайн сурлаа манай охин одоо тэгээд энэ сурч хоорондоо тэгээд би 90 бичлэгийн юм сураад бас хүүхдүүд энэ охин сайхан дүүнэртээ бас өдөр дөрөөлд болоод ингэж гоё юм хийж байна. Аль сургуульд сурч тий? Би 10 жилийн тест 1-8 хүртлийн тест сумдаа төгс. 8 дугаар ангиас нь хавар 1-р сургуулийн аймгийн шилж ирээд тэгээ 1-р сургуульд сураад 12 дахь анги төгссөн. 21 онд. Тэгээ 21 онд төгсчээд Яэшгээд монгол хэл нийгэм хоёроор л өгсөн. Тэгээд монгол хэлээр би анх сэтгүүлч болно гэд. Сэтгүүлч болъё гэж их бодсон. Тэгээд аав ээж хэрэг хэлээд тэгсэн чинь их дургуйцад. Тэгээ би мобисийн монгол хэлний багшийн ангиур орсон. Тэгээ 4 жил мобис сурсан. Тэгээ хавар 25 онд төгссөн сургууль. Тий. Намруудах модны хойд бүүжсэн. Нүүжсэн өдөр. Унан текст хараад. Одоо юу болол гэж. Ам бүүж бодсонго. Жамин охин сая яваад байгаа намтай явуулчих. Юусан хойно нэрэн боддасан чинь ганцаар л үйлж яддаг. Күйгээ нэг точ юмсцэн гометик нам одоо миний охинтой юу өврөх юмс тост авчих юм болно яждан гэсэн үйлж яддаг. Сүүн тэрч уруулж өгсөн гометикгүй. Тэгж анхан оюутан болгоо явуулж яв. Тэгээд тийм көндө би тийм хамааг юу юм бол тийм лоо тийм. Одоо хаана ажиллаж байна? Одоо Баянзүрх дүүргийн 14 дугаар сургуульд Монголын огш хийж байна. Тэг дуу цаад нэг айлах болох. Сая нэг уралдаанд орсон тий? Ямар уралдаан бас шавтагаар орсон гэж хэлсэн шүү тий? Тий. Тэр уралдаанд би 2 дахь жилдээ орж ийн яг. Тий. Ноёдл нь ороод 2 дугаар байранд орсон. Тэгээд ямар ч хэсэн дагаа нэг хийгээд энэ жил ахаад оролцоод. Тэгэд тэр шав болохоор миний нөөник би оюутан байхдаа 4-р курстэй. Энэ нийслэлийн 38 дугаар сургуульд 1 жил гэрээгээр багшлаад тэгээд тэр багшилж авах хугацаанд тэр хүүхдийг сургаад тэгээд энэ 100 хамт авчаад тэгээд намар энд 14 дугаар сургуульд багш болоод орсон бит хоёр холдоод тэгээд дандаа амралтын өдрүүдээр уулзаж давчаад тэгээд оруулсан. Төрийн ордон орсон байлаа гэж. Гой санагдлаа. Санагдана? Гой санагдлаа. Хэлчихээс аваад. Тий, ерөнхийлөгчөөс чанал авсан. За, манайхан аяндаа Монгол хичгийн гайлгаар ярьдаг хүмүүс шүү.
би одоо нэг хэдэн үг бичиж харуулна вэ? Бичсэн. За одоо энэ манайхан ноднон гэдгийг нийднэн гэж ярьдаг. Монгол хичгээр нийдүүнэн гэж бичдэг. За энэ өглөө гэдгийг өрүүн гэж ярьдаг. Өрлүүгээ гэж монгол хичдэг бичдэг. За шөн гэдгийг сой гэж ярьдаг. Сони гэж монгол хичж бичдэг. Өчигдөр гэдгийг өцүүгээ өдөр гэж бичдэг. Манайхан болохлаа өцөгдөр гэж хэлдэг. За охиндоо хандаад таныг их баярлуулж байгаа охиндоо хандаад ямар гэж хэлмээр байдаг. Охиндоо хандаад миний охин их мундаг гэж эрен хэлдэг байдаг шүү. Мундаг болоогүй байдаг гэт. Гэхдээ яг хуу амжилтаа ботхоод илүү их юм сураараа яаж дан сурах юм их байдаг. Тий одоо дөнгөж яг хэлнэ гэж бодож байна яаж нь бол. Тэгээд кичээгээрээ илүү их амжилт гаргаад улан сайн шавьтай болоораа л гэж хүсье. Багш болоод нэг жил ажиллаж шав гаргаж ирсэн болохоос тэгж улан шавьтай болох юм баярлж яддаг шүү. Тий тэгээд би нөө эхний жилдээ нэг шав бэлж ирүүлсэн 3 дугаар хайранд урсан. Тэгэхээр миний охин мундаг улан шавьтай сайн шавьтай болоод нэлээд улан амжилттай ажиллах байгаад л бодож байна чиглэлээр.